Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Солонгоо агш байна. Багш нь та нараас 3 асуулт асууя заяа. Та нар тэр асуултыг сайн сонсоод юу гэдгийг таагараа за. За, хамгийн эхлээд цас гэж хэлвэл та нарт юу санаанд орж ийн? Бас бэлэг гэдэг үг хэлэх юм бол бас юу санаанд орж ийн? Хамгийн сүүлд нь 12 дугаар сар гэвэл за баг юуны тухай бодож байгааг багш нь барыг таачлаа. Тэгвэл цаас, бэлэг, 12 сар гэсэн энэ 3 үгийг сонсох төдийд л та нарт нэг зүйл санаанд орж байгаа хэрэг тийм. Мэдээж энэ бол Christmas баяр шүү дээ тийм ээ. Удахгүй 12 сарын 25-нд Christmas баяр буюу Христ мэндэлсний баяр болох гэж байна. Мөн 12 сар, цаас, бэлэг гэх юм бол өөр ямар баяр санаанд орж байна? Яг зөв. Шинэ жилийн баяр шүү дээ тийм ээ. Та нар бүр ингээд догтлоо хүлээж байгаа хаа тийм удахгүй шинэ жилийн баяр болох нэ, удахгүй Christmas баяр болох нэ гэх тийм ээ. Тэгвэл хүүхдүүдээ Христэд итгэдэг хүмүүс бидний хувьд хамгийн чухал баяр бол Христ мэндэлсний баяр шүү дээ. Тэгвэл энэ баяраар та нар яадаг вэ? За хэн надад ямар бэлэг өгөх болоо? Цуглаанаас надад ямар бэлэг өгөх болоо? Бэлэг авахаар боддгоо та нар? Ер нь Christmas баярын утга учир нь юу юм болоо? Бие биентэй бэлэг өгч солилцдог баяр юм болов? Бэлэг солилцдог баяр юм болов? Эсвэл бэлэг авдаг баяр юм болов? Christmas баяр гэж ямар баяр юм болоо? Яг зөв. Энэ бол Есүс энэ дэлхийд мэндэлсний баяр шүү дээ. Бүр амархнаар хэлэх юм бол Есүсийн төрсөн өдрийн баяр ахын тийм ээ. Тэгвэл зарим найзууд маань энэ баярыг буруугаар ойлгоод байдаг юм тийм ээ. Christmas баяр гэх юм бол хамгийн түрүү за би бэлэг авна да. Эсвэл бэлэг солилцсон доо гэж боддог. Энэ бол маш буруу. Christmas баяр бол бие биендээ бэлэг солилцдог баяр биш. Харин Есүс энэ дэлхийд мэндэлсэн юм аа гэдгийг олон хүмүүст дамжуулдаг баяр ахна. Есүс энэ дэлхийд мэндэлсний баяр ахна. Тэгвэл өнөөдөр энэ цаг үед амьдарч байгаа Христэд итгэдэг бүх хүмүүс 12 дугаар сарын 25-нд Christmas баяр тэмдэглэдэг шүү дээ. За тэгвэл дээр үед хүмүүс Christmas баярыг тэмдэглэдэг байсан юм болов? Ялангуяа Библийн хуучин гэрээний цаг үед хүмүүс Christmas баярыг тэмдэглэдэг байсан юм болов? Үгүй те. Яагаад гэвэл хуучин гэрээний цаг үед Христ эзэн маань энэ дэлхийд мэдлээгүй байсан шүү дээ. Тэгвэл тэдгээр хүмүүс юу хийдэг байсан болоо? Хуучин гэрээний цаг үед амьдардаг байсан хүмүүс тийм ээ. Дээр үед амьдардаг байсан хүмүүс маань Есүс хизээ ирэх юм болоо гэж хүлээдэг байсан байна шүү дээ. Яагаад гэвэл ариун Библиэлд Христ мэдлэх болно гэж маш олон иш үзүүлэгчид Есүсийг мэдлэх талаар иш үзүүлсэн учраас хүмүүс Христ Месиа буюу Есүсийг хизээ ирэх юм болоо гэдгийг хүлээдэг байсан байна. Яг тэдэн оны, тэдэн сарын, тэдний өдөр ирнэ гэсэн зүйл Библиэлд бичигдээгүй байсан учраас тийм ээ. Бас маш олон иш үзүүлэгч нар Есүс тэдэн оны, тэдэн сарын, тэдний өдөр ирэх болно гэж хэлээгүй байсан учраас хүмүүс Есүс хизээ ирэх юм болоо гэж маш удаа хүлээдэг байсан байна. Харин Бурхан Есүсийг хүлээж байгаа тэдгээр хүмүүст 3 сэжүүрийг өгсөн байдаг. Тэр нь юу юм бол? Өөрөөр хэлбэл 3 иш бий өгсөн байна шүү дээ. За, тэр нь хаана нэгдэг юм болоо? Мэдээж Бурхан айлдсан гэсэн юм чинь тэр нь мэдээж Библиэлд л байх ёстой тийм ээ. Тэгвэл Библийн аль номон дээр Бурхан тэрхүү 3 сэжүүрийг хэлсэн болоо. Бүгдээрээ хамтдаа Библиэс хайцгаая. За, хамгийн эхний сэжүүр нэгдүгээрт нь Мика 5:2 буюу хуучин гэрээн дээр байдаг байна шүү дээ. Хуучин гэрээ номны Мика 5:2. За, хоёр дахь сэжүүр нь Исая 7:14. Гурав дахь сэжүүр нь Иремья 23:5 дугаар ишлэл дээр байдаг байна. Тэгвэл бүгдээ эдгээр ишлэлийг хамтдаа уншаад Бурхан Есүсийг хүлээж байсан арт түмэндээ ямар 3 сэжүүрийг хэлснийг бүгдээрээ анхааралтай олж харцгаая. За бүгдээр хамгийн эхний ишлэл Мика 5:2 дугаар ишлэлийг хамт харцгаая. Бэтлехемийн Ефрата
Чи Юдагийн овгууд дундаас өчөөхн нь хідээж Израилийг захирах нэгэн чамаас гарах болно. Тэрээр эртнээс хийгээд мөнхөөс үүдэлтэй. За 2 дахь сэжээр Исая 7:14. Тиймээс эзэн өөрөө чамд нэгэн тэмдэг өгнө. Үзэх түн нэгэн онгон бүсгүй хөл хүндтэй болж хүү төрүүлж түүнийг Иммануэль гэж нэрлэнэ. За 3 дахь сэжээр Иремья 23:5. Харагтун би Давидэд зөв мөчөр ургуулах өдрүүд ирж байна гэж эзэн тунхаглаж байна. Тэрээр хаан болон захирч мэрэгэн ухаанаар үйлдэнэ. Энэ газар шудраг ёс үнэн зөвийг үйлдэнэ. Амен. Тэгвэл найзуудаа бүгдээрээ энэ 3 ишлэгийг бүр маш анхааралтай сайн харцгаая. Бурхан арт түмэндээ ямар 3 сэжвэрийг өгсөн болоо. За хамгийн эхлээд Мика гэдэг иш үзүүлэгчээр дамжуулаад Бурхан юу гэж хэлсэн байх нь? За эхний ишлэл Есүс Бэтлехемд төрнө гэж хэлсэн байх шүү дээ, тийм ээ. Тэгвэл Мика гэдэг иш үзүүлэгч маань хуучин гэрээний цаг үед амьдарч байсан. Тэгээд Есүсийг удаан хугацааны дунд хүлээж байсан хүмүүс юу гэж хэлсэн байх нь? Удахгүй Есүс эзэн төрнө. Гэхдээ хаан төрнө гэж хэлсэн байх нь? Бэтлехем гэдэг хотод төрнө гэж хэлсэн байна. Тэгвэл найзуудаа хуучин гэрээний энэ иш үзүүлэлэг биелэлээ олсон болов? Өнөөдөр бид нар магтан дуудар хүртэл дуулдаг шүү дээ. Олон жилийн өмнө Бэтлехем гэд дуулдаг шүү дээ. Тэгвэл Есүс хаан төрсөн байх нь? Яг л Мика иш үзүүлэгчийн хэлсэнчлэн Бэтлехем гэдэг хотод Есүс мэндэлсэн. Буюу Мика иш үзүүлэгчийн иш үзүүлэг биелэлээ олсон байх нэ. За тэгвэл нэгдэх сэжвэр нь Есүс Бэтлехемд төрнө гэж хэлсэн тийм үү? Тэгвэл тэр нэгдэх сэжвэр нь биелэлээ олоод Есүс Бэтлехем хотод төрсэн байх нь. За тэгвэл 2 дахь сэжвэрийг бүгдээрээ харцгаая. Тэр нь хаана байгаа илээ? За 2 дахь сэжвэр маань Исая иш үзүүлэгч маань хэлсэн байна тийм ээ. За Исая иш үзүүлэгч маань юу гэж хэлсэн бэ? Онгон бүсгүй биеэс хүү төрнө гэж хэлсэн. Тэгээд түүнийг Иммануэль гэж нэрлэнэ гэж хэлсэн тийм ээ. За тэгвэл Есүс шинэ гэрээний цаг үед Майр гэдэг тийм ээ ерөөсөө хүнтэй гэрлэж үзээгүй, хүнтэй суугаагүй онгон эмэгтэйгээс мэндэлсэн байдаг шүү дээ. Тэгвэл Есүсийн энэ зөвнөлт нь биелэл авсан байх нь. Исая иш үзүүлэгч хэлсэн шүү дээ. Онгон бүсгүйгээс Есүс мэдлэх болно. Тэгээд түүнийг тэд Есүс буюу Иммануэль гэж нэрлэх болно гэж хэлсэн тийм ээ. За тэгвэл энэ иш үзүүлэгч гэсэн биелэлээ олсон байх нэ. За тэгвэл 3 дахь нь бүгд харцгаая. 3 дахь дээр Бурхан ямар сэжвэрийг өгсөн бол? За 3 дахь нь Иремья гэдэг иш үзүүлэгчээр дамжуулаад Бурхан юу гэж хэлсэн бэ? За Давидын гэрээс төрөх болно гэж хэлсэн байна тийм ээ. За тэгвэл энэ иш үзүүлэлэг биелэлээ олсон болов? Та нар сайн хардаа. Есүсийн хүү Давид тийм ээ. Давидын удмаас Есүс Христ мэндэлсэн байх нэ. За тэгвэл энэ Мика, Исая, Иремья гэдэг энэ 3 зүж гурлаа Есүсийг хэрхэн мэдлэх талаар зөгнөж хэлсэн тийм ээ. Тэгвэл Бурхан иш үзүүлэгчээр дамжуулаад өөрийнхөө ард түмэнд энэ 3 сэжвэрийг өгсөн байх нь. Тэгвэл өнөөдөр хуучин гэрээнд иш үзүүлж байсан энэ иш үзүүлэлэг биелэлээ олсон болов? Олсон. Есүс Бэтлехем хотод төрсөн. Есүс онгон бүсгүй Майраас төрсөн тийм ээ. Мөн Есүс Давидын удмаас төрсөн гэж Библи хэлсэн. Энэ иш үзүүлэлэг шинэ гэрээ номон дээр биелэлээ олсон. Тийм ч учраас өнөөдөр бид нар 12 дугаар сарын 25-нд Христ мэндэлсний баяр буюу Merry Christmas Христ мэндэлсний баярыг маш аз жаргалтайгаар маш баяр хөөртэйгээр тэмдэглэдэг байна. Тэгвэл найзуудаа хуучин гэрээний зөгнөл биелэлээ олсон тийм ээ. Маш олон иш үзүүлэгчтэй дамжуулаад эзэн үгээ хэлсэн ч гэсэн яг энэхүү 3 иш үзүүлэгч маш тодорхой газруудыг, байршлуудыг бас зааж өгсөн шүү дээ. Тэгвэл Христ мэндэлсэн энэ баяр бол бүр дээр хуучин гэрээний цаг үеэс л зөгнөгдөж ирсэн. Маш олон хүмүүс Есүс хэзээ ирэх юм болоо гэж хүлээж байсан бол өнөөдөр шинэ гэрээний цаг үед амьдарч байгаа бид нар Есүс мэндэлсэн юм аа.
Есүс миний төлөө, Есүс чиний төлөө, Есүс таны төлөө мэндэлсэн юм а гэд бид нар Христ мэндэлсний баярыг баяр хөөртэйгээр тэмдэглэдэг шүү дээ. Тэгвэл багш нь дахиад хэлье. Христмас баяр бол бэлэг солилцдог баяр огтхонч биш. Бас бэлэг авдаг баярч биш. Харин Христмас баяр гэдэг бол Есүс миний төлөө, чиний төлөө энэ дэлхийд мэндэлсэн юм а гэдгийг маш олон хүнд тунхагладаг, гэрчилдэг гайхалтай баяр ахнэ. Тэгвэл бүгдээрээ эх 7 хоногийн турш Христмас баярт бэлдээд түүний хүлээнгээ хинт сайн мэдээ тараах вэ? Хинт Есүсийн тухай, Есүс хэрхэн мэндэлсэн тухай ярьж өгөх вэ гэдгээ бодож өнгөрөөсөн 7 хоногийг өнгөрөөцгөөе. Бүгдээрээ эх 7 хоногт уулзцаая. Түр баяртай. Merry Christmas.